За Төв аймгийн хэмжээнд 200 гаруй цэцэрлэгийн багш ажилладаг. Тэдний нэг 100 мод сумын хүмүүн цэцэрлэгийн багш Даваас Сүрэн. За түүний ээж мөн цэцэрлэгийн багш мэргэжилтэй болохоор багаасаа ээжийнхээ ажлыг харсаар уг мэргэжилд дурлан сонгосон гэлээ. Нийгэмд цэцэрлэгийн багшийн ажил хамгийн их ачаалттай хүнд хөдөлмөрийн нэг гэж ойлгогддог. Тэгвэл Даваас Сүрэн багшийн хувьд эсэргээрээ харин жиних дуу чимээнд хүүхдийн энергинд ажиллах сайхан байдгийг хэлж байлаа. Одоо өөрөө багш болоод ээжийнхээ ярьдаг бяцхан хүүхдүүдтэй ажиллахын жаргалыг мэдэрч яваа гэлээ. Ерөнхийдөө өдрийн дэлгмийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж явдаг. Ерөөсөө дунд нь орхигдуулахгүйгээр хүүхдийг байнгын одоо хөгжүүлэх зорилгоор одоо өдрийн дэлгмийг гаргадаг учраас тэрийг байнга барьж явдаг. Хамгийн сайхан тал нь одоо нэг тийм сайхан энергитэй хүмүүстэй ажилладаг юм уу да. Сайхан орчинд орж ирээд одоо нэг энерги сайтай хүүхдүүдтэй хамтарч ажиллаад хүүхдүүдээ хөгжүүлэх нь надад хамгийн сайхан та. Түмний олон үрстэй ажиллахад бэрхшээлтэй зүйлс гардаг ч эцэгхийн дэмжлэг байхад асуудал гайгүй. Анхлан цэцэрлэгт орж байгаа хоёр наснууд багшигаа ээж шигээ санаж дагаж тэврүүлэх гэдэг нь игдүүтэй санагддаг. Багштайгаа нэг баг болоод бяцхнуудаа цэцэрлэгтээ дасахад нь тусалж ярьж тайлбарлаж ойлгуулж байгаараа гэж хэлмээр санагддаг гэсэн юм а.